Зэрэг сум нь 90 жилийн түүхтэй бөгөөд улсын тэргүүний сумаар шалгарсан, тэгвэл түүнийг нутгийн иргэдэнд сумандаа ихийг хийж бүтээсэн, цаашдаа ч гэсэн олон ажлыг хийх учраас зэрэг сумынхаа хүү Пүрэв доржид итгэл найдвар хүлээлгэж байна гэдгээ хэллээ. Пүрэв доржиг бол ер нь одоо баг цэцэрлэгт байх цагаас нь мэдэндээ бид нар багшийн ашиг аав ээдтэй хамт нэг сургууль ажиллаж байсан. Би зэргийн 10 жилийн дунд сургуульд 14 жил, захирал 17 жил сургуулийн менежер хийсэн. 6 жил багшлсан юм байна. Тэгээ энэ үедээ бол Пүрэв доржин аав ээдтэй хамтарч ажиллаж байсан. Зэрэг ард түмний одоо боловсон соёлын төлөөтэй бид нар насаа зориулсан юм ахмадууд байгаа юм. За энэ мэдээж одоо багш хүний гэрүүл хүмүүжсэн боловсролтой хүмүүстэй хажууд одоо хүмүүжсэн бойцсон хөөхт бол жилийн хөвгүүдээс одоо бас илүү байх юм нөхцөл боломжтой гэж би үздэг. Тэгээд багаас нь цэцэрлэг сургуулиар дамжиж их сургуульд төгсөөд одоо ингээд төр засагтай бол ажил хийж Монголын одоо шинжлэл хоёроо хэлбэл шин нийгмийн байгууллага ажил залуучуудыг одоо идэвхтэй оролцож байгаа үеийн нэг нь бол манай Пүрэв дорж байгаамаа. Бүх чөлөө Пүрэв доржиг бол манай оюутан залуучууд гөгшчүүд бүгд ерөнхийдөө дэмжиж байгаа. Аймаг сумаар нутгаа цааш нь бүр хөгжүүлэн, дэвшүүлэн өгшөө илүү одоо өнгөрсөн 8 жил ардсан нам хуудад ялаад одоо зэрэг сум 8 жил ялаад зэрэг сум бүр илүү их хөгжлөө. Би бол нам босгоо өндөр настай. Гэхдээ нутгийн хөвгт энэ хөвгтийг одоо дунд сургуульд сурч байх үеэс нь одоо сайн таньж мэднэ. Ээж ахтуу хөвгтүүдийн сургуульд байхдаа одоо ямар хөвгт байсан. Үүдийг одоо мэдэх учраас нутгийн хүүхдээ одоо дэмжнэ. Багаас хүүхэд ахуйцаагаас нь аав ээжтэй би сайн тань мэднэ. Багш энтер гэдэг багш хичээл ном заалгаж ирсэн. Тийм учраас энэ хүүхдээ би багаанаас нь мэдэх учраас сайн дэмжиж би хөвөөрэ сумаараа баттаа дэмжиж байна. Ойр доороогүй бороо зэрэг сумд маань орж одоо намайг хүмүүс ховтой хүн хурваранаар гэж ярьж байгаа шүү. Гэхдээ энэ биш байх. Ховтой хүмүүс хурваранаар хүүгээ өгтдөг байх. Тэгэхээр энэ өнөөдрийн сонгуулийн ажил бол маш сайхан эхэллээ. Нутгийнхаа 100 олонд их баяртай байна. Миний нутаг бол сүүлийн 4 жилийн дотор бол маш их сайхан хөгжсөн ийм сум байгаа. Тэгэхээр бусад сумыгаа зэрэг сум шиг хөгжүүлэхийн төлөө би болж итгэнэ. Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн Элбэг дорж Ховд аймгийн зэрэг суманд төрсөн гээд төрийн дээд олон албан тушаалтнууд зэрэг сумаас гарсан. Тэгвэл бүх чулууны Пүрэв дорж ч мөн адил энэ нутгийн унгаа хүү юм. Тэр хэлэхдээ нутгийн хүү нутаг амьтаал байдаг. Тийм учраас нутгийнхаа ах нарын хийсэн ажлыг үргэлжлүүлж ажиллах болно гэдгээ иргэддээ илэрхийллээ.